Хөхний сүүгийн бөгдрөл хөхний өрөвсөл үүсгэс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргье. Түүний гарц багасаад одоо хөхнийх нь энэ тэнд ингээд товгор хэсгүүд үүсээд энэ хүндүүртэй байх юм бол энэ маань одоо сувгийн бөглөрөл үүсэж байна гэсэн үг. За энэ нь яаж мэдэгдэх вэ гэхээр хөхний сүв үүсэлт хിവэрэ байгаа боловч энэ хэсэг газруудад үүссэн хаван хавдраас болоод хөхний сув маань дарагдчихдаг байгаа. За ингэхээр сүүний гадагшлуулалт муудаад ирэхээр завуур хүндүр үүсэж эхэлнэ. Сувгийн бөглөрөл үүсгдэг шалтгаанууд нь юу вэ гэхээр хит бариу хөхний даруулга өмсөөд хөхний толгойг ингээд удаан хугацаагаар дарагдуулах. За аль эсвэл хүүхдээ буруу амлцдаг. За буруу амснаас болоод яадаг вөхөр хөхний толгой хорсох, завуурлах, эм шинж тэмдэг илрэнгүүт нээжүүд нь завууртай талын хөхөө хөхүүлэхгүй удачаар бас энд нь яах нь хаван хавдар үүсээд сүү илүү хөрөмтлөгдчихнэ. За аль эсвэл бол хөхний толгойн хамгаалагч хэрэгэлдэг нөгөө хорсгоос нагаад. Хөхний толгойн хамгаалагч яадаг вэ гэхээр хөхний сүү гадагшлуултыг удаашруулснаар сувгийн бөглөрөл үүсгэх бас нэг нөхцөл болж өгдөгөө. За тэгэхээр эдгээр шалтгаануудаас болоод одоо сувгийн бөглөрөл үүсээд байгаа юм бол энэ шалтгаануудыг бий болгохын тулд хүүхдээ зөв төвөрч зөв амлаж сурах ёстой. За дээрэс нь сул чөлөөтэй дотор хувцас сонгох ёстой. За мөн хит хүчтэй дөргөх, массаж, эсвэл цахилгаан аппарат за эдгээрийг бол сонгож хэрэглэх шаардлагагүй. Нэгэнт ингээд хаван хавдар үүссэн байгаа зүйл хүчтэй дөргөлт өгөх юм бол нэвчтсэн маань илүү их хүнд байдалд оруулдаг. Тэгэд бөглөрөл үүссний дараа бид нар ямар арга хэмжээ авах вэ гэхээр дөөдлөн массаж хийж өгөөд за дээрэс нь хүйтэнжин тавиад за ингээд хүүхдээ хөхүүлэх юм бол сувгийн бөглөрөл маань илүү одоо зөөлөн гадагшлах боломжтой болно. За хүйтэнжин тавиад завуураа багсгаад өвчин намдаах юм хэрэглээд хүүхдээ хөхүүлсэн хэвээр байна. Хэдий хөхүүлж байгаа боловч завуургүй талын хөхийг сулартал завууртай буюу одоо хүндүүртэй хавантай байгаа талыг сулартал хөхүүлэхгүй. За яагаад тэгэхээр хит их суллаад саагаад хөхүүлсэн хөх маань сүү үүсэлт нэмэгдээд байгаа боловч энд байгаа сувгийн дарагдал маань байсан хിവэрэ байгаа учраас илүү их нөгөө сүү үүсэлт нэмэгдснээрээ хаван хавдар маань нэмэгдэх хандлагатай болчдөг. За тэгэхээр хөхийг хэвийн байдалд ортол яах нь хөхийг тал сулалж орхиод хүүхд дээрээ хөхүүлээд ингээд байх юм бол бид нар завуураа илүү богино хугацаанд дарах боломжтой байх нэ. Хөхний сувгийн бөглөрлийн үед хөхний саалтуурыг аль болох хэрэглэхгүй байх ёстой. За хөхний саалтуур маань яа гэм бэ гэхээр цаанаасаа сүүний үүсэлт нэмэгдэлтийг дэмжиж байдаг боловч сувгийн маань сайдруулж хөлөөлж өгч одоо сувгийн бөглөрлийг арилгадаггүй. За үүний оронд та хүүхдээ хөхүүлсэн хэвээр байх юм бол хүүхэд маань төрөлхийн хөхөх, сорох, залгих рефлексүүдтэй байдаг учраас сувгийг одоо жигд чөлөөлж сүүний гарцыг нэмэгдүүлдэг байгаа. За мэрэгжлийн бус хүнд хандаад цаг хугацаа алдаад ингээд явснараа бид нар яадаг вөхөр хөхний урвслыг дамжруулснаар цаашаага мэс засалд орох хүртэл хүндрэл үүсгэж болдгийг та бүхэн анхаараарай. Хүмүүсийн 39% орчим нь найтаах, ханиах, мөн нусаа нийсний дараа гараа угаадаггүй. Гараа угаасны дараа хатаахгүйгээр нойтон байх нь хуурай гарнаас 1000 дахин их бактери тараадаг байна. Ингэхээр хүмүүсийн ердөө 20% орчим нь гараа угаасны дараа гараа хатаадаг байна.